болдгоор бүлэг. Давидтай хийсэн Бурхны гэрээ. Хаан өргөмөд тусгай мэдэрч. Эзэн Давид төлөвлөсөн бүх дайснаас түүнийг амруулсан тэр үед хаан иш бүрч надад ийм хэлв. Гараач. Би хошмол өргөмөд зарч байх. Бурхны авдар майхны хөшгөн дүнд бай. Натан хаан. Явж зөвсгөлийн байраа Бурхны үйлдэгтэн. Учир нь эзэн тантай хамт бай. Гэтэл тэр шөнө эзний үг натанд ирж. Яв. Миний зарц Давидд хэлдэг. Эзэн айтхтай. Миний оршин сууг өргөг чи байж хүү. Учир нь би Египтээс Израилийн бүгдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөд зарсангүй. Харин би майхан ба асарт аяж байв. Би Израилийн бүгдийн хамт хэрнүүж байх бүх хугацаанд ард түмний хариулуулахаар тушаан зааварсан Израилийн бүгдийн өдөртөч нарын хэмнэгд. Ягаад чи надад хурцмодоор өргөө байсангүй хэмээн хэлсэн гэж бай. Тиймээс одоо чи миний зарц Давидд ингэж хэл. Төвтөмдийн эзэн. Өөрийн ард түмэн Израилийн өдөртөч болохын тулд би өөрөө чамайг бичээр дээрээс хонь сэргийн араас авсан бихэ. Чамайг хаашаач явсан би чамтай хамт байсан. Чиний өмнөөс хамт байсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. Би өөрийн ард түмэн Израиль газар нутагт тогтоож тэднийг тэнд суулгана. Ингэснээр бид өөрсдийн орон нутагт амьдарч дахин эс түгээлгэнэ. Ард түмэн Израилийн дээр би шүүгчдийг төлсөн өрдийн цагийн шиг муу үйлдэгч хүмүүс тэднийг дахин далхаан болно. Би чамайг хамт байснаас чинь авраа. Эзэн би чамд мэдүүлье. Эзэн би чамд нэгэн дээр барьж өгнө. Чиний өдрүүд үйдэж чи эзэн бүгдийнхээ хамт нойрсгүй. Би чиний биеэс гарах үрийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. Би түүний эзэмж тэр миний хүү болно. Тэр гин буруу үйлдэл. Би хүний саваа. Хүний хөвгүний задураар түүнийг гисгэ. Би өмнөс чинь зориулсан Саулаас хайр нэрлийн авсны хайрлаар эсбэж. Өөрийн хайр нэрлийг түүнээс салгахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал миний өмнө мөнхөд үргэлжиж. Чиний хаанчлалыг мөнхөд тогтно гэж байна хэмээн хэл гэв. Натан эдгээр бүх ба үзэгдлийн дагуу Давидд айлтгалаа. Давидыг зайлшгүй. Тэгээд Давид хаан явж эзний өмнө суугаад эзэн бурхан. Би хэн болоод миний гэр юу болоод та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? Гэхдээ энэ таны мэдмэд өчүүхэн зүйл байсан. Эзэн бурхан. Та Зарцын гэрийн Азридийн тухай агуу зүйлийг хүний ёсоор айлтлаа. Эзэн бурхан. Давид өмнөөс өөр танд юу хийх вэ? Учир нь та өөрийн зарцыг мэддэг билээ. Эзэн бурхан. Өөрийнхөө үгийн өдөр өөрийнхөө зарцыг угааруулахын тулд зөвсгөлийн дагуу та энэ бүх агуу үйлийг хийжээ. Ийм учраас эзэн бурхны та аваа билээ. Учир нь тантай адил хинч үгүй бод. Бидний чихрээ сонсон бүхний дагуу танаас өөр бурхан байхгүй билээ. Таны ард түмэнтэй буюу Израильтай хэн адил вэ? Ард түмэн болон чөлөөлөхөөр бурхан явж өөрийн нэрийн төлөө ард түмний өмнөөс үндэс нүд ба тэдгэрийн болтыг зайлуулан агуу зүйлмээ зүйлсийг хийсэн бурхантай ямар үндэстэн газар дэлхийд баяр вэ? Учир нь та өөрийн ард түмэн Израилийг өөртөө зориулсан мөнхөд өөрийнхөө ард түмэн болон тогтоосон бөгөөд эзэн та тэдний бурхан болжээ. Тиймээс одоо эзэн бурхан та өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгтэй дагуу энэ үүд тогтож та айцнараа үйлдэх болов. Энэ бүх таны нэр мөнхөд аваа болж түмтүмдийн эзэн бол Израилийн бурхан билээ гэж хэлэх болно. Таны зарц Давидын гэр таны өмнө бэгч болно. Учир нь түмтүмдийн эзэн Израилийн бурхан та зарцтай нэгний хилд орч би чамд гэрийг барьж өгнө гэж айлцсан билээ. Тиймээс зарцтай тэнд энэ залбирлыг залбирах зэрэг бол эзэн бурхан та бурхан бөгөөд таны үгс үнэн. Та энэ үсэнийг өөрийнхөө зарцад амласан билээ. Тэгэхээр зарцын гэрийг өөрийнхөө өмнө мөнхөд барьж гин тул түүний гэрөөхөн таны талд нийцэг. Учир нь эзэн бурхан та айлцсан билээ. Таны өрөөлөөр зарцын тань гэр мөнхөд өрөвдөх болно. За өнөөдөр 2 дугаар Самуэль номыг бид уншиж байна. 2 дугаар Самуэль номын 7-ыг харах юм бол Бурхан Давид хаантай болон гэрээ байгуулсан гэсэн маш олон эрдэмтдийн хэлсэн үг байгаа. Тэгэхээр энэ 2 дугаар Самуэль 7 дугаар бүлгийг бид яаж харах ёстой вэ гэхээр Давидтай хамт байгуулсан Давидтай хийсэн гэрээ гэж хардаг. За Библийн дээд сургуульд сурч байхад Авраамтай байгуулсан гэрээ, Давидтай байгуулсан гэрээ, Новатай байгуулсан гэрээ. Энд болохоор Давидтай байгуулсан гэрээ гэж байдаг гэж заадаг. Тэгэхээр бид нэр үгийг харах юм бол 2 янзын гэрээ гэж байна. Нэг нь анхны гэрээ, мөн шин гэрээ гэсэн 2 гэрээ байдаг. Тэгэхээр шин гэрээ гэдэг нь Есүс биднэрт бол амласан. Ариун цоогоор дамжуулаад бидэнд энэ гэрээг амласан. Энэ аяг бол миний шин гэрээний цусаа та бүгд. Бид бүгд тэгж хэлсэн. Энэ шин гэрээ болон анхны гэрээний талаар 2 ингэж хэсэг болсон. Давидэд хэлсэн гэрээ байхгүй гэж хэлж байгаа юм биш ээ. Тэгэхээр энэ анхны гэрээн дотор бол Давид орсон, хамрагдсан байгаа. Тэгэхээр энэ гэрээг харахтаа Бурхан
Давидд бол маш тодорхой хэлсэн нэг зүйл байна. Тэр зүйл дараачийн цагт би та бүгдэд номлоно. За Давид энэ өөрийнх нь зүрх сэтгэл гэж байна. Тэгэхээр энэ тал дээр би та бүгдэд ярив. Бурхан Давид юу хийхийг хүссэн бэ? Бурханы төлөө болвол тэр Бурханы сүмийг босхийг хүсэж байна шүү дээ. Тэгээд Бурханы сүм чуулганыг барихыг хүсэж байна гэсэн зүрх сэтгэлтэй байхад Бурхан тэгээд тэр өргөг барихаас илүү Бурхан болвол хэлсэн шүү дээ. Учир нь би Египтийн Израилийн хөвгүүдээс гарсан өдрөөс хойш энэ өдрийн хүртэл өргөн задарсангүй. Тэгэхээр энэ үгийг Бурхан хэлэхдээ тэр гэрээ нэг цаг үе өнгөрөөж явсан гэрээ биш. Миний амьдарч байгаа энэ цаг үеэр дамжуулаад бишээ, харин миний үр удам. Энэ үгийг харах юм бол Бурхан Авраамд хэлсэн үгтэй бол ойролцоо байна. За 1000 үед чинь хүртэл өрөөх тэр өрөөл Бурханы өрөөл бүхэл ертөнцийг хужих тэр гайхамшигтай өрөөл. Тэгэхээр энэ үгийг бид нар харах юм бол Бурхан би чиний үр удмаар дамжуулж хийнэ гэж хэлсэн. 7-гийн 12-13-ыг харъя. Чиний өдрүүдэд гүйцэж чи эцэг өвгдийнхээ хамт нойрсох үед би чиний биеэс гарах үрийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сентийг мөнхөд тогтооно. Амен. 14 хүртэл харъя. Би түүний эцэг болж тэр миний хүү болно. Тэр гин бурууг үйлдвэл би түүний саваа хүний хөвгүүний зодураар түүнийг гисгэнэ. 2 дугаар Самуэль 7-гийн 12-14. Тэгэхээр энэ өргөөг Бурханд барих тэр зүрх сэтгэлтэй болоход Бурхан тэр зүрх сэтгэлийг харж харин бүр илүү тодорхой Бурханы тэр хүслийг зааж өгч байна шүү дээ. Тэгэхэд Давидын хувьд бол энэ дээр маш их талархсан. Би Бурханы төлөө тэр өргөөг Бурханд барихыг хүсэж байна. Тэр зүрх сэтгэлтэй байхад Бурхан миний үр удам мөнхөд гэдэг маань энэ ертөнцөөс даваад гарч байгааг хэлж байна шүү дээ. Давид бол үнийг ойлгож байна. Тэгэхээр энэ ертөнцид байгаа үндэстэн биш түүний даван гарч харин Бурханы мөнхийн төлөвлөгөө үг харж бол маш их талархаж байна. Давидын хувьд бол бид нар бол үнэхээр өрөөгдсөн байна гэдгийг бол ойлгож байна. Дараа нь бид нар энийг харна. Давид хаан ингэж үгөө хэлж байна. Чиний үр удмаар дамжуулаад Бурхан бол Давидын үр удам тэр эрүүлийн замыг нээж өгч байна. Тэр зүрх сэтгэл хаанаас ирсэн бэ гэхээр Давидаас эхэлсэн шүү дээ. Тэгээ миний үр удмаар дамжуулаад тэгэхээр түүнд бол олон хүүхдүүд байна. За тэгээ энийг бол бид дараа нь тодорхой хэлье.
Бурхан яагаад энэ гэрээг өгч, энэ амлалтыг өгч байна? Өргөөний талаар, үр өдмийн талаарх гэрээ, амлалт мөнхийн хаанчлалын талаарх тэр ерөөлийг өгч байгаа шалтгаан нь. Давид бол өөрийнх нь зүрх сэтгэлж юу байна? Үнэхээр Бурханы гэсэн зүрх сэтгэл байна шүү дээ. Үнэхээр Бурханы өргөөг барихыг хүсэж байна. Өөр зүйл зүрх сэтгэлд нь орж ирэхээс илүүгээр 2 дугаар Самуэль номыг харах юм бол тэгэл Давидын хувьд бол Давидыг алах гэсэн хичнээн их байлаа. Тэгвэл Саул хаанаас үсүүлэл тэгэл Ибрэнд байж байгаа л Шон ууланд ирээл тэгээд Шон уулыг болоод эзлэн авч түүнд амьдрахад би Бурханы тэр гэрээний авдрын төлөө би Бурханд өргөө босхийг гэж бодоход тэр үеэс эхлээд Бурхан тэр бүх илүү таалгыг нээж өгч байна. Тэр тал дээрх үг байна. Амен. Тэгэхээр бид нар Багмаси пастор үнэхээр эзний өмнө хийх үүрэг хариуцлагатаар бид бүгдэд хэлж өглөө. Тэр Иммануэль чуулган болоод маш их сайн бэлтгэгдсэн итгэгч нар байгаа учраас бүгд Библийн тэр пастрын номс үгийг ойлгосон гэдэгт итгэж байна. Тэгэхээр бид нар Бурханы ард түмний хувьд, бид нар Бурханы хүүхдүүдийн хувьд, бид нар Иесус Христээр дамжуулан Бурханы хүүхдүүд болсон Бурханы хүүхдүүдийн хувьд бидний зүрх сэтгэл ямар байна? Түүнээс шалтгаалаад Бурхан ажилдаг Бурханы төлөвлөгөө байна. Бурханы төлөвлөгөө бол Бурханы хүсэл дотор байдаг. Тэр хэн байна, байхгүй байна хамаагүй Бурханы хүслийг хийх төлөвлөгөө. Харин хүнд өгсөн бас төлөвлөгөө гэж байна Бурханы. Хүнд бас даатгсан шийдвэр байна. Яагаад тэгэхээр хүн бол өөрөөсөө онгох боломжийг Бурхан өгсөн. Тэгэхээр би Бурханы өмнө ингэж Бурханд үйлчилнэ. Тэгэд энэ миний үйлчлэл бол маш олон. 2 дугаар Коринт номыг харах юм бол өөрийнх нь төлөвлөгөө гэж байна. Тэгээд алт мөнгөөр хийсэн байна, шавраар хийсэн байна, модоор хийсэн байна, шорогоор хийсэн сав байна. Дараа нь Бурхан бол энэ болгоныг галаарч шалгана гэж хэлсэн. Тийм болохоор бид нар Бурханы өмнө яаж шийдвэр гаргаж байна гэдгээс шалтгаалаад бидний итгэлийн амьдрал шийдвэр гаргаад миний амьдралд өдөрт нэг удаа нэг хуудас Библийг уншия гэх юм бол өдөрт Бурханы өмнө Библийг уншиг шийдвэр гаргах юм бол тэрнээс илүү сүнслэг зүйлүүдийг ойлгох боломжгүй. Бурхан болвол тэр хүн дээр ажиллах боломжгүй. Та бүгд бодоод үзээрэй. Харин хэрвээ би сум чуулган Бурханы өмнө өргөө босхийг би энэ амьдарч байгаа хугацаанд Библийг би 10 удаа бүр байгтай ихэд би уншия. Би амьдралынхаа хугацаанд хэдэн хүнд би сайн мэдээ тараа гэсэн зоригтой байх юм бол Бурханы анхаарлыг татсан тэр шийдвэрийг гаргах шүү дээ. Тийм бол Бурхан гайхамшигтайгаар ажиллаж өшөө илүүгээр өгч өшөө бүх илүү таалгыг нээж өгнө шүү дээ. Амен. Тэгэхээр Бурхан бол тийм гайхамшигтай сүнслэг мэдрэмжүүдийг бидэнд өгнө. Тэгэхээр бидний хувьд миний итгэлийн амьдрал дотор яаж шийдвэр гаргах вэ гэхээр энэ маш их чухал. Бурхан биднийг хэрэглэхийг хүсэж байна. Бурхан тэнгэр элчийг хэрэгэлдэг ч гэсэн боолоороо дамжуулаад тэнгэр элчний хичнээн хэрэгэлсэн ч гэсэн нарийн хувьд бол гайхамшигтай бэлэг тэмдгүүд Иесусийн нэрээр хийх чөтгөрийг хөөх боломжгүй тэнгэр элчний хувьд.
Тэгэхээр энийг бид нар сайн мэд хэрэгтэй. Юдас номыг харах юм бол за Тэнгэрч хоорондоо тэмцээд би чамайг хараа гэж бол хэлээгүй. Михаил Тэнгэрч ч гэсэн эзэн таныг хараа гэж хэлсэн шүү дээ. Тэнгэрч нарын хоорондоо бол тэмцэлдэх боломжтой, эсэргүүцэх боломжтой их юм. Тэгэхээр бурхан Тэнгэрчд даатгсан зүйл тийм их бишээ. Нэг юм шиг боловч үгүй. Харин Христэд итгэдэг хүмүүст бурхан даатгсан зүйл маш их байгаа. Амен. Тийм болохоор бид нар яаж шийдвэр гарах вэ гэдэг нь маш их чухал. Би яаж бурханы өмнө хэрэглэгдэх вэ? Би бурханд ингэж өргөе. Би бурханд ингэж үйлчлэе. Би бурханы өмнө яаж шийдвэр гарах вэ? Тэрнээс шалтгаалаад бурхан бидэнд хийж өгнө. Тийм болохоор бид бурханы өмнө өөрийг хариуцлага хүлээн авахдаа яаж хүлээн авах вэ гэхээр бурхан бол энийг хүлээн авна. Би бурхан надад ингэж өгч байгаа юм чи энэс ч илүү би хийнэ гэсэн зүрх сэтгэлтэй байх юм бол бурхан агуу зүйлүүдийг хийж өгнө. За тэгэхээр 2 дугаар Самуэль 7:23-ыг бүгдээрээ харъя. Давидын үгийг харахтаа бурханы хаанчлал, бурханы арт түмэн гайхамшигтай гэдгийг бол ойлгосон. 2 дугаар Самуэль 7:23 таны арт түмэнтэй буюу Израильтай хэн адил вэ? Арт түмэн болгон чөлөөлөхөөр бурхан нь яаж өөрийн нэрийн төлөө арт түмнийхээ өмнө үндэснүүд ба тэдгээрийн бурхтыг зайлуулан агуу сүрдмэр зүйлсийг хийсэн бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхий дээр байна вэ? Амен. Амен. Тэгэхээр бурхан биднийг ингэж гайхамшигтай босгож өгч байна гэдгийг бол ойлгож байна. Давид хааны хувьд тэр өөрөө шийдвэр гарган ойлгон хэлж өшөө илүү мэдэрч өшөө илүү агуу зүйлүүдийг бол ойлгож байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал 2022 онд өшөө илүү агуугаар, өшөө илүү гүнзгий, өшөө илүү өндөр, өшөө агуу зүйлүүдийг бид нар харах хэрэгтэй. Түгээр зогсохгүй. Сүрдмэр зүйлүүдийг харах хэрэгтэй. За энэ удаа пастор хүмүүстээ ахлагч болон сайн мэдээ тараагчид томилох юм байна. Тэгэхээр бид нар Иммануэль чуулган бол гайхамшигтай сүрдмэр агуу гэдгийг бол бид нар мэдэх хэрэгтэй. Бурханы босгосон Иммануэль чуулган түүний үйлчлэл энэ бүхээс чуулганы бурханы үйлчлэл бол маш гайхамшигтай агуу гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ жил бол бүр шийдвэр гаргах хэрэгтэй. Би яавал бурханд үйлчлэх вэ? Тэгэхээр та бүгдийн шийдвэрээс илүү бурхан болов энэс ч агуу зүйлүүдийг бидэнд үзүүлж харуулж үүдийг нээж өгнө. Тэгэхээр бурханы агуу гайхамшигтай Иммануэль цуглааны итгэгч нар болохыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариун